Сайн мэцхан эрхэмнүүд үзэгчтэй Royal HD залуусын телевиз нийгэм эдийн засгийн сувг хар цагаан нэвтрүүлгийн өнөөдрийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За ингээд өнөөдрийн манай нэвтрүүлэгт маань зочноор дуучин Акбото хүрэлцэн ирсэн байна. Тэгээ Акботод энэ өдрийн мэндийг хүргье. Нийт телевизэд үзэж байгаа нийт үзэгчтэй бас энэ өдрийн галалгын мэндийг хүргэе. Тэгээд маш сонирхолтой нэвтрүүлэлд орох чаглалаар айгуу гоё. Эмоц маань бас маш гоё сонирхолтой. Хариултуудыг бас сайхан өгнө гэдэгт бас бид бас итгэлтэй байгаа шүү дээ, тий. Янз янзын юм асуух баг. Ерөнхийдөө хамгийн ихний асуулт болгоод хар цагаан гэдэг өнгө тий. Одоо жишээл өөрөөр харахад өмд чинь хар, мак чинь цагаан байна л та. Ерөнхийдөө хар цагаан өнгө яг өөрийн чинь амьдралд тий. Одоо хар цагаан өнгийг ер нь юутай их илүү төсөөлж боддог вэ? Хар цагаан олон өнгө гэдгээс миний бодлоор хар цагаан хамгийн гол өнгө юм болов. Амьдрал угаасаа өөрөө хар цагаан шүү дээ. Дан цагаанаар байвал бүр утгагүй болчихно. Дан хараа байвал бүр хэцүүдээ бас утгагүй болчихно. Тэгэхээр альва бүх зүйлс одоо эд материалыг зөөс хүнч бай, амтай бий ч юм болгон дээр хар цагаан өнгө давмгаалдаг. Бүх альва асуудал одоо үйл явдал бүгд хар цагаан талтай байдаг болохоор тийм тэгээд бас ер нь ойлгож ил бас өндөр ямар асуудал. Тэгээ өөрөө чи амьдрал ерөнхийдөө аль тал руу нь явж байна? Миний амьдрал янз бүрэлтэй тэгээд хартаач байгаа үе байна, цагаантайч байгаа үе байна. Мэдээж хүн цагаан илүү байгаасаа гэдээ бас илүү зориг тавиад амьдардаг. Хартай юу? Хар мэдээж байгаа. Хартай би саясаа ч хартай ажиж бас амьдрал одоо илүү утга учиртай байна. Тэгээд ер нь цагаантай нь илүү байх гал хүн бас хичээж байгаа. Би бас хичээж байна. Зүгээр өөр хар асуудаг шиг л та манай сулгаа. Өөр хараа? Тий. Хартай юу? Хайртай юу? Хартай юу? За бас мэдээж хайртай бол хартай. Бас яг хар цагаан өнгө яваадахгүй хайртай гэдэг чинь цагаан өнгө те. Хартай гэдэг маань хар өнгө. Тодорхой хэмжээр байлгүй яг хар. Хинд нь хайртай. Хинд нь хайртай бэ? Сүүлийн үед сонин сэтгүүлээр 2 3 хүнтэй нэр холбогдоод байгаа шүү дээ. Би юу? Тий. Яг хинд нь хайртай. За. Би нэг юм хүнтэй холбогддог шүү дээ. Хайртай хүмүүс л зөндөө. Тэгээд яг хайртай бол хүүтэй маш хайртай. Нөхрөөсөө салсан юм уу? Нөхрөөсөө салсан. Яагаад? Мэдээж за одоо би боддоо штэ. Нөгөө нэг бит хорийн салтыг ингээд сайтуудаар айгуу сүртэй бичсэн штэ. Бас тодорхой хэмжээр олонний танилцуулаар сүртэй бичсэн л хэл та. Тийм тэгээд одоо миний бодлоор Монголын нийгэмд залуучуудын бараг 180% салж байна. Энэ бол байдаг зүйл мэт болцсон. Гэхдээ уг нь байх ёстой зүйл мэт болцсон. Гэхдээ салт бол хин ямар ч хүний тийм хүсэх зүйл бол биш. Эмзэглэхгүй байна уу те? Яг нь эмзэглэж байгаа үе байдаг. Тэгэд одоо нэгэнд болох зүйл болох. Хинээс нь болсон бай. Хинээс нөө хоёр талаас л болсон. Өөрөөс ч юм болсон юм шүү. Харин надаас болсон гэж бас сайтууд бичсэн лээ. Энэ тентгийн шоуг алгасахгүй оролцдог. Алгасдаг. Алгасдаггүй оролцдог. Алгасгүй. Хаана л одоо шинэ баар нэгдсэн байна те? Хаана хүний төрсөн өдөр болж байна. Тэнд явж байгаа юм шүү. Мессеж утасны чинь мессежээр ингээл тим парти, тим газар болж ийн гэл тэх юм бол тавхад очдөг хүн бол биш шүү дээ Акбото. Би бол биш. Яг л сүүлийн үед үеийн залуучдын парк хөвчлэн MNG group зохиож байгаа. MNG group-аас байнга мессеж ирдэг. Би I love руу хизээч гэж яг хай нэг ордог. Тэгээд тэр пар болгон 5 дахь өдрийн пар болгон би бол алхасдаггүй бицмээсэн. Би бол алхасдаг. Бараг л очдгоо. За тэр шоу зугаа цэнгэлөвд бол найзтайгаа гоё пабад суугаад пив шимгээ юмэр цох дуртай. Тэрээс клуб тийм өргөнтэй газар орох нэг тийм дуртай бол биш. Магадгүй энэ тэнд шоу паранд бас өргөдөж дуулдаг. Тэрийг хүмүүсээс пар алсдгүй гэж ярьсан болов уу гэж бодож шүү дээ. Өргөдөж дуулдаг гэснээс өргөдөж дуулсан газраас мөнгө авдаггүй оронд нь одоо ууж иддэг гэсэн юм байна. Тиймэрхүү за яг мөнгө бол эхлээд мэдээж тохирцсон байгаа. Тэгээд хаяа бас нөгөө таньдаг хүмүүсийн үйл ажиллагаан дээр очихлоор манай ширээнд сууг их одоо үед байдаг штэ. Тэр үед нь суудаг. Тийм тэрээс одоо жишээ нэг амар те арх дарсны төлөө одоо дуулаач гэвэл тийм асуудал ерөөсөй байхгүй. Манай Акбото ерөөхдөө ингээл ойн баяр наадан болдсон шүү дээ тий. Тэгэхээр ингээл нөгөө тамлаг дуучид ингээл өөрөө л албан байгууллагатай хамт олноороо өрдөн шүү дээ. Тэгэхээр ерөөхдөө Акбото нэг үнэрхтгүү тий. Ерөөхдөө ингээл байгууллага ямар байгууллагын оюутнууд юм уу одоо юу юм мөнгө төсвөн одоо хэрэг ингээл ерөөхдөө асуу судалдаг гэсэн тий. Тэр үнэн үү? Тэр гарцаагүй үнэ. Би ерөөсөй үнэрхтгүү яа тэлэр манай эцэрлэгийн багш хүн яг дуулах урлаг одоо урлагийн ажил бол мэдээж үн цэнтэй байх ёстой л да. Тэгээд би болохоор ямар үзэл бодолтой байдаг гэхээр жишээ нь би барилга дээр ажиллаагүй би ээжигээ хүүхдийн шууганд те өглөөнөөс оройл би ядраагүй. Тэгээд тэр мэдээж бид нар дууга хүргээд эргүүлээ мөнгө олж байгаа учраас бид нар хүмүүсийг хүнддэг нь би тэгээд
одоо газруу залгаад ийм үйл ажиллагаа болж гинөө тий ирээд дуулаад гэхэлэр заавал тэр байгууллага ямар газар гэдэг би асуудаг. Оюутнуудтай бол би адилхан л оюутан залуучууд учраас хөнгөлөлттэй дуулна. Эсвэл та нарын болцоо төсвч юу вэ гэж өөдөөс нь бас асууж агаад эргүүлээ тохиролцоо дуулдаг. Энэ дунджаар хэдэн төгрөг авах вэ? Дунджаар уу? Оюутнууд хэдэн төгрөг амлаж байна? Оюутнууд би чинь 300-400-300-аар дуулдаг. Тэгээд оюутнууд яг хоорондоо ярилцаад 200 ч юм уу. Тэгээд яг тэдэн дуу тэд гэж явдсан шүү дээ. Хамтлаг дууч ч юм уу. Би бол нөгөө хүмүүсийн эмоцоос айгүйг шалтгаалдаг. Хүмүүс айгүйгоо эмоцтой бол би 2 дуу тохирсон бол улам ингээл гой дөргөмөр санагдал 3-4 дуу дуулах жишээний. Тэгээд эмэгтэйчүүдийн байгууллага, хүүхдийн байгууллага ч юм уу дуулуулахаар л бүр адилхан их хүн эмэгтэй хүн учраас бас тохиролцоор дуулдаг. Тэрнээс яг надад тийм үнэж тогтцсон байна. Би энээсээ буухгүй гэж би юусаа ярьдаггүй. Уяатна. Тийм уяатаа. Амьдрал дээр хэрэг уяатна. Амьдралээс айгүй уяатаа. Нөхөр чи одоо эвлэрийг эвлэрэх вэ? За уг нь дэндүү хувийн л асуудалтай. Гэхдээ мэдээж ямар ч хүн их эцэг хүмүүс хүүхдээ боддог байх. Тэ. Тэгээд тухайд яг мэдээж тохиролцоонд хүрэх хүмүүс л хоорондоо ярилцж байгаа шийдэх байх л та. Тийм. Танаа гэр бүлийн хүн чинь хуучуудаас одоо салсан нөхөр их юм да тийм ээ. Мотив хамтлагийн дуучин Гамбаа гэж залуу ба шүү дээ тийм. Тэгээд та хоёр юу нэг анх яаж танилцж ирсэн? Нэг сургуулийнх юм уу? Нэг бол одоо Universe Space Songs-оор танилцж ирсэн юм. Тийм Universe Space Song-оор танилцсан. Тэгээд бид хоёр анх 25-даа үлдээ танилцаад айгүй гоё найзууд байсан. Тэгээд бас зарим хүмүүс янз бүрээр эрэгтэй эмэгтэй найзууд гэж хоорондоо байж болдоггүй гэдэг. Айгүй гоё найзууд байсан. Хамтаа кино үзэн байнга хоолнд орно. Хамтаа хамаг ингээл зовлон жаргалаа хоорондоо ярддаг тийм дотны найзууд болсон. Тэгэл яг уу хэсэг хугацаанд одоо мэдэрч эхэлсэн юм шиг би мэднэ хамт байнга цаг хугацааг хамтаа өнгөрүүлсээр ингээд тасцсан. Тийм тэгэл үерхэж эхэлсэн. Тэгэл үр хөвгттэй болсон. Тэгээ үерхэд үр хөвгттэй болоод тэг гэр бүл яг болсон уу болоогүй юу? Гэр бүл үү? Гэрэлтийн баталгаа гэсэн үг үү? Тийм гэрэлтийн баталгаа бол байхгүй. Ерөөдөө тэгж байгаа л өнгөрсөн юм хайцсан юм тийм. Тийм тэгэл хүүхдтэй болсон. Тэгэл янз бүрэлтэй хүүхэд бас хүүхдтэй айлууд бас ингээд одоо яад нь штэ. Цаашдаа ингээд улам олон хүүхдтэй л гоё амьдэрдэг. Тэгээд хүүхдийг буруутгаж байгаа юм шиг лээ. Яг хүүхд төрөөд би нервтэй болж эхэлсэн. Ямар ч юмтэй хүн нервтэж эхэлдэг. Одоо би нервтэж эхэлнэ, нөхөртөө уурлна. Тэгэл ингээд жижиг сажиг зүйл чинь томрол яваад тийм билээ тийм. Тэгэж сонссон юм байна. Ааха. Хүнтэй ер нь шал дими суусан, шал дими хүүхдтэй болсон гэж сонссон. Тэгэж хэлсэн юм уу? Үгүй би ерөөсөд тэгж хэлээгүй. Үгүй би ерөөсөд тэгж хэлээгүй. Сая өөрөө тэгсэн шүү дээ. Зүгээр л Хүүхдтэй түүртэд ер нь айгүй их бухимддаг болсон юм. Манай хүүхдээ ийм байхгүй да тархин даралтаа төрсөн. Тэгээд хүн манай хүүхд өдрийн 3 цаг унтдаг. Тэгээд хүн чинь ядахлаар аягүй их нервтэй штэ. Нервтэй байсан би хүүхдээ ганцаар хардаг. Манай нөхөр тоглолтоор явдаг. Тэгээд гэхдээ тоглолтоор явсан маш сайн халамжтай аав эцэг хүн л те. Тэгээд гэртээ байгаа хүүхдээ маш сайн халамжлдаг. Тэгээд яг эмэгтэй хүн ч угаасаа тэр хүүхд төрлөл эмзэг болчихдээ штэ. Тэр одоо жирэмсний үеийн одоо юу вэ? Хямрал байна, төрсний дараах хямрал байна. Тэр нөлөөлсөн дээр айгу муухай ажтай болсон бэ. Тэгээд яг нэг жижиг сажиг асуудал чинь сүүл рүү айгу их томордог юм байлаа. Одоо л ерөөдөө сайхан ажтай байна шүү тий. Одоо юу? Бас нервт үедээ нервтэн, бухимдах үедээ бухимдэн, сайхан ажтай үедээ сайхан ажтай. Гэр бүл зохиохтой анх ерөөдөө жоо их зохиочудаа гэж бодож ирсэн. За ер нь бид хоёрын үерхэлч айгу юу байсан шүү дээ. Хайр дурлалын асуудал маань. Айгу хурдан ихлээл, хурдан өрнөл, хурдан дууссан. Сүүлийн үеийн одоо муу Монгол кино шиг л тий. Тийм ер нь л. Дорн хурдан байсан. Тийм. Хүмүүс ч хооронд айгу удаан жил үерхэж байгаад бараг 10 дугаар ангиасаа бараг 1-р ангиасаа үерхэл тэг хүүхдтэй болон хүмүүс зөндөө байдаг шүү дээ. Тийм. Гэхдээ би энэ амьдрал ерөөсөө харамсдаггүй л дээ. Болох зүйл болдгоороо болсон л гэж боддоо шүү дээ. Сенсац нэвтрүүлгийн хөтлөгч дандартай болсныг хэсэг холбогцтой. Дандар. Тийм тэр чинь хамгийн инээдтэй сенсац байсан. Яг л дандар манай айгу сайн найз. Тэгээ тэрийг би яг дандарын сенсац нэвтрүүлгээр бас тайлбар хийсэн л дээ. Нөгөө UBS Music-ийн нэг жилийн өдөр ганцаардаад улаан эсрэг алах гэж чинь дандарын ашгүй ирж явсан талаар нөгөө өгшөн хамтаа орчихгээд тэгэл ерөн холбогдсон шүү дээ. Тэгээд анх тэр мэддэг өөрөө олж уншаад бас нэлээд хийнээд хүрж исэн. Гэтэ бас ямар ч ерөн найзтайгаа орсон холбогдол байсан. Өөрөө бас сая тэгэж ярьлаа шүү дээ. Урд нь бас хуучин нөхөртөөгөө бас нэлээд дотн найз байж байгаад тэгээ суусан тий. Ааха. Тэгэхээр дандартаас тэгж магадгүй өсөөгөө. Үгүй дандар дээр шал өөр найз. Шал өөр гэж байгаа. Дандар таалагддаг юм уу? Дандар хүн талаасаа таалагддаг. Эрэгтэй хүн талаасаа ерөөсөө сонирхолтойхгүй шүү дээ. Тойр бол яг ерөөхдөө ингэсэн лээсэл та нөгөө сенсац нэвтрүүлгээр тойр өөртөө оронгуутлаа дандар өөрөө хөдөлдөг болохоор бид хоёр явдгүй үсттэй те гэж ярьсан байхгүй.
Хүмүүс бол нөгөө өөрсдөө бол мэдээж ингээл хаацаалах гал тий. Ярьдаг л баг л та. Яг гоо дандар бид хоёр одоо маш сайн найзуудаа. Гэр бүлийн найзууд ч гэсэн уг нь Гамбатад айгүй сайн найз маань нөхөртэй тий. Манай хүүхдийн нэг насны төрсөд өдрөөс ирж ийсэн айгүй сайн найзууд. Ямар эрэгтэй хүн таалагддаг вэ ер нь? Ямар эрэгтэй юм? Тий. Эрэгтэй хүн за мэдээж хүн манайх чинь царийн сайхнаар цай сүүлэхгүй гэдэг тодорхой хэмжээгээр гоё. Би тийм амар стилийн залууч. Тийм булчинтай эрэгтэй хүнээс айдаг гэд. Тэр жоохон юу яцсан мөлий. Буруу битэн санагдсан. Зүгээр надаас ихсэн ахгүй юм амар терминатор шиг биетэй залуу ороод ирэл яг гэхээр юм бэ. Тиймэрхүү бас хит их булчингаа хөгжүүлсэн залуучууд сая айгу муухай харагдаж штэ эвгүй. Жоохон тийм айц хүрмээр тэр хэмжээндээ гоё хөгжүүлсэн залуучууд байдаг штэ. Тэгэд би айгу тийм сонин стилтэй залуучдыг сонирхт юм аа. Нүрээ уддаг оо. Үгүй. Гоё тийм юу. Нэг булчинтай, тодорхой яг өөрөө гоё хөгжүүлсэн тэгээд шивэстэй амар стилийн залуучууд байдаг штэ. Тиймэрхүү залуучууд айгу. Хипхоп гэсэн үг, рок гэсэн үг. Хипхоп биш яг одоо миний сонирхдаг стил чинь латино штэ. Латино халзангууд байдаг штэ. Тиймэрхүү залуучууд. Зөө Мексик залуучууд тэр ээ. Мексик талраа. Нүрээ уддаг эрэгтэй хүмүүс ер нь хэр санагддаг вэ? Хүн нүрээ будж явах хэрэгтэй одоо үед бол. Яг тэлэр манай Монголын цаг уур амьсгал ямар илээ. Тэгээд будаад арчилж явах хэрэгтэй штэ. Нөхрийнхөө нүрийг удаж өгдөг гэсэн үү? Үгүй. Манай нөхөр чинь өөрөө айгүй цэвэрхэн будж чинь. Гэхдээ өөрөө урлын хүн учраас байнга будна гэж байх л те. Тоглолтын үед клипний зураг авалтын үед ч юм уу өөрөө цэвэрхэн будаа гардаг. Та тэр хүн сая ярьлаа штэ. Би ерөөхдөө тийм жоохон тийм гангстер дуу ч юм уу те нэг юм гисэн сэргэлэнтэй нэг юм те хүн амьтаа харахад нэг айгаад байхгүй те. Хажууд нь явж байгаа бол нэг айхгүй ч юм шиг те төшигтэй ч юм шиг. Тиймэрхүү залуу сонирхдаг гэж штэ. Танаа нөхөрчин бол хуучин нөхөрчин бол тийм бол биш штэ. Шал өөр юм штэ. Яагаад тэгээд жоохон сонирхлоо ч татцээ. Тий, маа нөхөр юу л та яг гоо ямар ч стил нь тийм нэг Корея руу штэ Солонгос руу гэх юм уу. Тий, би хэлсэн штэ нөө хамт ингээд цаг хугацааг өнгөрүүлсээр айгуу тасцсан. Тэгээ дууг хүн маань сэтгэл аягүй сайтай. Хамт яхад нэг одоо хүнийг татдаг хүмүүс эд штэ энергиэр ч юм уу. Тийм хүн баггүй. Одоо нэг гангстер залуу гараад ирвэл яах вэ? Одоо гангстер залуу юу? Араас үгээл. Бас яг уу стилийн хувьд гаднах үзмжээр тиймэрхүү байж болно л та. Гэтэ хамт байгаад одоо тэр энергийг татахгүй л шүү дээ. Сэтгэл санааг нь бас үзэх үү? Яг үзэн шүү дээ. Тий. Эмэгтэй хүмүүс ерөөхдөө их дандаа сонголт хийж явах юм тий. Эрэгтэй яагаас сонголт хийж болдгоо юм бэ? Интэл дээр ярьж. Ерөөхдөө нэг тийм эрэгтэй ингээд сонирхол ингээд эмэгтэй хүмүүс рүү яагаад чи нөгөө олон залуучууд татагддээ шүү дээ. Одоо манай акбатор бол зөндөө залуучууд бас яриад мессежэл тэгдэг л баг тийм ээ. Нөхрөөсөө салчлаа эдэргээл тий. Тэрийг далимдуулаад тэгдэг үү? Нэг тэгдэг шүү дээ. Нэг тэгдэг үү? Гэхдээ ерөөхдөө эмэгтэй нь олон эрэгтэй хүн биз тий. Тэр олон эрэгчүүд сонголт аягүй хийдэг шүү дээ тий. Эрэгтэй хүнд бол нэг тийм олон эмэгтэй хүн байдгүй гэж би бодож байна. Мэдгүй миний хувьд одоо аль нь л ер нь л тийм олон сонголттой болсон юм шүү. Надад тийг санагдаж штэ. Сонголттой болсон шүү. Эмэгтэй ч. Хэсэг нөхрөөсөө салсныхаа дараа тэр таньдаг хүмүүстэй ч юм уу, найз нөхдөд ч юм уу, урлагийн өрөөний хүмүүст нөхрийг нэлээд муулж явсан сурагтай шээ. Тийм нэг тиймэрхүү битсэн байсан л да. Факт ньюс шүү дээ. Угаасаа факт ньюс янз бүрийн юм битсэн. Тэгээд тэрнийхээ учир зангилыг би бас олж авсан. Муулчт юм шүү ер нь. Мэдээж салцсан хүмүүс би нэг байнга магтанч гэж явахдаа муулах үе бол байж л байгаа шүү дээ. Тэ? Муулах үе бол байна, сайлгч үе байна. Тэгээд тэр факт ньюс чи үнийг битсэн юм шүү. Факт ньюс мэдгүй факт ньюс миний бодлоор нэг тийм юу л ядгийн санагдсан шүү дээ. Одоо зүгээр сонсноо л биччихдэг. Ерөөсөө манай монголчин хэлж та намайг ингээ бичлэгээ шүүхээр явах тийм боломж байдгүй шүү дээ. Тэгэл бичлээ тийм бид нар ч өөрсдөө тоодгүй шүү дээ. Тэгэхээр саквата юм байгаа шүү дээ. Хүн нөгөө нэг муу хэлүүлнэ гэдэг чинь ерөөхдөө олонний анхаарал байна гэсэн үг. Тэгэхээр бас их гоё тий. Тий шүү дээ. Бас энэ чинь нөө хар цагаан өнгөхгүй юу? Дандаа магтуулаад байл утгагүй шүү дээ, тий. Бас муулах хэрэгтэй. Муулж ижих муу мэдээ хүний чихэнд их хүрдэв шүү. Тий шүү дээ. Хүний угаасаа бид нар одоо сайн явж байгааг нэг ярьдаг шүү дээ. Муу явж байгааг л дандаа ингээл олоод хараад ярьдаг. Муу ярьж байна гэдэг чинь та өөрөө бол сайн явж байна гэсэн үг шүү дээ. Олонний анхааралд хүн бол тийм ч байж магадгүй. Эсвэл би өөрөө тийм шулуун шудраг ингээл хайнг хүн учраас миний үйлдэлүүд зарим нэг өөр хүмүүс бас муу ярих тийм одоо юу нь болж өгдөг бах л та. Манай акбатач одоо Universe Best Songs-ийн хамгийн ихний тий 2009 оны шилдэг 25-ын нэг байгаа. Дуучин акбата гэдэг нэрийг ерөөхдөө тэндээс л авсан болов тий. Тий, тэгээд би ч бас яг үнэхээр нэг одоо
Өөр гоншин байгаа юу одоо жишээ Өөр одоо гоншин уу? хүүхдийн юуны тэр сангийн гишүүн, намын гишүүн шүү ч юм. Ани гэсэн эко олчоор явсан UBS телевизэн тийм мод ирсэн. Тэгээд хэдэн модоо. Яа санахгүй байна. Гэхдээ одоо мод тарих ч аягүй тийм буйны үйл ажиллагаа шүү дээ тий. Тэгээ нэг насны буян гэж ярьдаг нэг мод тарихад би бас хэдэн насны буян ч хийсэн бидгөө. Тэгээ мод тарих гоё юм билэ. Айгүй гоо сэтгэл санаагаа олчдаг. Айгүй сонирхолтойсэн тэр нэвтрүүлэх үеэр. Тэгээ өөрөө чинь тухайн одоо сайтуудаар ч юм уу хүмүүсийн комментуудыг уншаад мэдээлэл цуглуулаад явж хахад өөрөө түүрхгүй жиж нөхрийгөө бүрээдээ ирэлцэж гэж хэлсэн юм уу? Ястаа тийм байхгүй. Хэрэлдэхтэй тэгэж хэлсэн юм шүү. Гүү. Мэдгүй намайг чинь Туркийн бас Турк казак ирлээзгээ фактны зочдсон байсан. Би чинь цэвэр казак. Тэгээд бас тухайд юниверситет орж аваад хүмүүс аяавсан байхгүй. Энэ казак юмэг одоо яах гэж оруулсан гэж хэлжсэн. Би бол тэнд аягүй эсрэг байр суурьтай байдаг. Яг л би нэвтрүүлэг болныхаа би одоо жишээ нь ярилцлаганда би казак юм чинь би казак ерөөсөө өөрөөр тэгэж одоо нэг юу гэдэг юм дээ тий. Тайлбарлах гэж орж ирдэг. Би казак гэсэн одоо байр суурь би гаргаагүй л байхгүй юу. Тэгээд би тэгээд хүмүүс одоо энэ казак үнийг яагаад оруулж байгаа гэдэг бид нар адилхан л монголчууд гэж би боддог. Яагаад бага ястан тий монголчууд. Тэгээд би ерөөсөө нөхрийгөө тэгж бураадын ярд ирлиз ч юм уу тэгж хэлэх хүн биш. Дээр нь манай нөхөр ерөөсөө бураад ирлиз биш. Тий. Акбота гэж юу гэсэн үг? Акбота гэдэг чинь цагаан бутга гэсэн үг. Цагаан бутга. Тий. Цагаан бутгаа. Тий. Яагаад цагаан бутга гэдэг нэрийг өгсөн юм болоо? Хий өгж ийсэн. Ер нь казакууд цагаан бутгийг дээдэлт юм уу юу? Үгүй. Казакууд бол бүргэж шууг дээдэлдэг. Тий. Тэгээд ер нь казак нэрэнд тийм ботхтой нэр явах гэдэг хөөртгөл юм шиг байна. Тий. Яг аль нь бутга гэж байгаа юм? Бота гэдэг нь ак гэдэг нь цагаан гэ тий. Ак гэдэг нь цагаан. Ак бота, цагаан бутга. Найз нартайгаа хамт шууж байгаа утсыг нь уулгалсан юм. Юу гэж тэгчихэд. Согцсон найзгаа гэрт нь хүргэж өгтөө цүнхнээс нь утсыг авцсан гэсэн байсан шүү дээ. Үгүй. Би амьдралдаа нэг удаа утас олж ирсэн нэг 0-д нэг рестораны 0 тэгээ би гаргаад хүнд нь авчиж өгч ирсэн. Найзгаа цүнхнээс олсон юм шүү. Үгүй. Юу гэж тийм байх вэ? Яста тийм. Ер нь хулгай хийжсэн аа. Үгүй. Мэдээж багтаа бас 5-ын чимээгээр хулгаална. Өөр тийм хулгай хийж байгаагүй. Тэгээ нөхрөөсөө салаад төрхөндөө орсон гэсэн бас нэг гарчигтай юм байсан. Тэглэвэл яах вэ? Бид өөр чинь тусдаа байр түрээсэлж ирсэн. Тэгэл саллаа бол явлаа бол мэдээж төрхөндөө л очино. Одоо ээж дээр байгаа. Ээжиндээ байгаа. Мэдээж тэгээ салсан бол хамгийн түрүүд их хүнчил хүлээж авна шүү. Тийм болохоор төрхөндөө бутсан. Акбото ер нь Багстан гээл төрөө өөрөө ярьж л шүү дээ. Казак гээд. Танаа ах дүүнэр нь олоолаа юу? Аав ээжийн талаар яриач. Аав чи ямар хүмүүс үйд юм бэ? Манай ээж цэцэрлэгийн багш, насаараа цэцэрлэгийн багш байсан. Сая тэтгэвртэй орсон 34 жил багшилсан. Тэгээд хүн байгаа. Тэгээд манай ээж Баяулгийн аймгийнх. Тэгээд манай аав маань 2001 онд автын ослоор өөд болсон Ховд аймгийнх. Тэгээд би чи ихээс тавуулаа. Тэгээд хотод өсөрсөн учраас одоо юу гэдэг чинь нилээн яг манай одоо казакууд одоо ислам шинтгууд нилээн тийм хатуу үзэл баримталтай гэл хүмүүс аяух асуудаг л танаах ийм ёстой гэсэн үнэн үү гэдэг манайх аягүй тийм чөлөөтэй айл. Тэгээ чөлөөтэй гэдэг нь тийм замбраагүй гэсэн үг бол биш. Тэгээ бид нар бас нөгөө казак ууч аяух аялахтай гэдэг чтэй. Манайх аягүй тийм цэвэр ярддаг багаас л ярина. Монголцоо аялах юм уу да. Тийм л айл. Шашны тал дээр. Шашны тал дээр манай тийм сүртэй юм байхгүй. Тийм бүр тийм хатуудыг бас байхгүй манай гэр бүлийн хувьд бол сүртэй юм байхгүй. Сүргүү юу байгаа вэ? Сүргүү юу? Сүргүү гэхэлэр ч одоо юу гэсэн үг юм? Ерөөсөө ямар ч шүтлэггүй гэсэн үг. Манайхан бол шүтлэггүй. Мэдээж бас нэг манай ээж хэлдэг л дээ. Ядаж гарахтаа та нар нэг одоо манайхаар нэг бурхандаа хэлдэг үгээд штэ. Казакараас хэлдэг үг байдаг. Бисмилlah гэд хэлдэг бид нар бас ажил үз бүтэн. Тэгээд манайх сайхан бас цагаан сарын өмнө засал хийлгсэн. Тэр нь альва айл. Нэг удаагаар хэлгсэн. Бөө юм. Тий. Тэр нь засал хийлгэх зүйл санагдсан надад. Зүг санагдсан. Тий. Тэгээ өөрөө засагдчихна. Эсвэл санаа айгу гоё л болоо очсон шүү дээ. Сэтгэл санаагаа заавал шашин гэхгүйгээр сэтгэл санаа манай акваточ ерөөхдөө өөрөө бас их сэргэлэн тийм мадтай чухаатай охин шүү дээ. Өөрөө сэтгэл санаагаа засаж болтгоо. Хүнээр заавал засуулаад. Ингээд тэр удгын хичээн маань хэлж байгаагаар одоо ер монголчууд чинь юу болцсон юм бэ штэ. Жохон хэрүүл урал хийглээл ингээл энерги хар энерги очил те. Тэрийг л одоо зайлуулах нэг гэр оромны гоё болгох одоо тийм. Тэгээ жоохон гоё юм бодоол гоё юм хийгээр энерги ирчих тийм шүү. Бас болно л да. Өөрөө өөрийгөө засаж сураагүй л байгаа юм те. Өөрийгөө засчих. Хүний нөхөр эргүүлжсэн удаа гоё.
За ёстой үгүй. Айл гэр хүмүүс юм шүү. Үгүй. Би өөрөө ийм үзэл баримталтай. Би өөрөө гэр бүлтэй байсан. Тэгээд үр хөвгтэй учраас ямар нэгэн хүний тийм зовж босгосон амьдралыг боснуулах тийм үзэл бодлоор буюу айгүй дургу. Шивээсний хадлаар ярьж. Шивээс надлаараа шивээс зүгээр сонирхоо илгүүлсэн юм уу? Хүмүүс нь утга учиртай шивээс хэлдэг штэ. Би зүгээр нилээн дээр 7 жилийн өмнө нэ да сонирхоо хийлгэжсэн. Өөрөө би ч бас зурдаг байхгүй юу? Цаасан дээр зургийн зураал энийг хийлгүүлээгээд нэг таньдаг хараа хийлгүүлчихсэн. Одоо тэгээд бас засч анзлахгүй айгүй хуучирсан байгаа. Ботоос их зураг их авьяастай. Ерөнхийдөө зургаар ерөнхийдөө яг дагнж ажилтдаг юм уу те? Ер нь зураг хизээнээс эхэлж зурж ирсэн. Үнэхээр өөрийгөө бас яг үнэлүүл хэр зэргийг зурж. Үнэлүүлөө. Зураг би чи айгүй сайн зурдаг байсан юм а багасаа. Тэгээд зургаар хэрвээ явсан бол нэлээд сайн зураач болох юм баг. Тэгээд одоо ч нэг зураг зурдаг юм дөө. Гэхдээ анх нөхөртөө яг нөхрийнхөө хөрөг зургийг зураад бэлгэлж ийсэн. Тэгэхэд маа нөхөр тэгжсэн. Чи нэг хордуулсан юм уу гэж асуужсэн. Тэгэхээр бас айгүй л зурдаг юм шиг байна. Харин ямар хувцастай зурж ирсэн? Тэр чинь анх университет орж ирсэн. Бид чинь нэг нэгээр нэг гудамжинд наасан плакат өстэй. Тэр зургийг хараад зурж ирсэн. Зургийнхаа юугаар бас нэг жоохон явуул яа тийм бол. Одоо ч худлаах уу. Одоо ч тэгээд сонирхолтой ч алга болчих. Хүн илэглэх авьяастай байгаа шүү дээ бас. Хүн илэглэн шүү дээ. Тэгээд одоо ч яг нэг тоотой хэдий илгэлдэг хүмүүс байдгийн. Тэгээд манай найзар чи энд тэнд ингээл бид нар шинэ жил төрсөн өдрөө тэмдэглэж байхад яалтчгүй за аквата нөгөөдгөө гэж манай университет бас тэгтээ. Айгуул хөгжилтэй л байдаг юм шиг байлаа шүү дээ. Нарын хчиг дөөрөөсөн, ануг дөөрөөсөн гала ануу гэдэг шүү дээ. Тэгэл хайдугаа боо ингэж байгаа гэж байна. Угаас эрэгтэй хүн дээр яг ноён бондгор гэж байна шүү дээ. Тийм. Яг ингээд эрэгтэй хүнээсээ яг нэг яг чизний яг энэ л өстой яг төхөж очт юм даа гэл нэг хүмүүс найзлж хэлдэг шүү дээ. Энэ л гоё гэдэг. Эмэгтэй хүн бас эрэгтэй хүнийг дөөрөөгаад илэглэнийхээр санагддаг л та. Нэг хүнийг бас илэглээд өгч төгөө. Жоох хэсэг. Эрэгтэй ихлэр хэцүүлдэ. Зүгээр би нэг хамгийн чаддаг тэгвэл. Хамгийн чаддаг. Зүгээр энэ онгоо маяг юм баггүй юу? Маа нэг ах байдیں۔ Тэгээд өөрөө мейкап ч юм баггүй юу? Тэгээд жоохон тийм одоо гейлэг тал руугаа. Тэгээд яриа хөрөнцөн тийм. Тэгээд нарыг ч ороод ирсэн гинэ. Тэгээд өөрөө надад ирсэн л та. Тэгээд нарыг ч орж ирэл нэлээд будаггүй ингээл орж ирэл. Тэгээд толны бишээ толны орж тэгээд манай тэрх ингээ нүрийг будсан гэсэн тоглолтын бодолт хийгээл айгуугай бодож өгсөн гинэ. Тэгээд манай тэрх ингээ нарыг чинь нүрэн дээр А4-ийн бичгийн цаас тавиад ингээл гинтийн бэлэг барих гал. За яг одоо толны өмнө очиод энэ А4-ийн бичгийн цаасыг авах та вау гэж уулга алдах болно гэж хэлсэн гинэ. Тэгээд толны өмнө авчаад А4-ийн бичгийн цаас авсан чинь нарыг чарсан. Юу вэ? Яаж юм миний гой царайг би гомд чинь нэг урд арилга. Юу вэ? Яаж юм миний гой царайг би гомд чинь нэг урд арилга. Юу вэ? Яаж юм миний гой царайг би гомд чинь нэг урд арилга. Тэр ярьдаг манай нэг. Сүүлийн үед ер нь эмэгтэй дуучид нэлээд нүцгэлээд байгаа шүү дээ. Аа. Тэгээ ер нь өөрөө нүцгэлэх бодлоо гоё. Оо би нүцгэлгүй. Юу ядгийн би ч университет байсанд нэг тийм Латин Америкт дуулаад айгуу тийм задгаа хувцалжсэн болохоор бас нэг ганц хоёр тийм санал ирсэн байхгүй юу? Тийм эротик киноны хэсэг мэсэг гээд би болохоор тийм дуртай биш. Тэгээд ер нь хүнд бас харуулах юм байна. Өөрөө чи байгаа байдал бол ер нь тэгж харагдаж байгаа шүү дээ. А байгаа л тэр яг одоо би юу байсан л да. Испани стил Латин Америк стил ч уус юм халуухан байдаг. Стил л орж өгсөн. Тэрнээс би чи айгүй гадуур чи энгийн л хувцалдаг хүн. Халуухан гэхээр одоо. Халууханд ч одоо тэгэл үгүй штэ бас тэгэл жоохон задгай хувцалтай байна те. Тиймэрхүү. Ер нь амьдрал дээр хэрэг задгаа. Амьдрал дээр үү? Амьдрал дээр яг бас 100 гой дулаарангууд задгаа услах дуртай. Тэрнээс ер нь өглөө босвол хүмүүс ингээл хувцаараа за энийг өмснө гэл гоё харагдгаал тэгдэг. Би болоор тэгдгүү тэгэл жоохон залхууч юм уу. Гэтэ яг тийм хөдлөөр залхуул дээ зүгээр л гоё би дэвтэйхэн зүйлийг л өмсөх дуртай. Спортлог хувцлагыг дуртай. Тийм. Аквато маш олон хэлний мэдлэгтэй. За маш гэдэг үг нь бас илүүдчихэж магадгүй шүү. Ерөнхийдөө их олон хэлний мэдлэгтэй. Ямар хэлтэй вэ? Тий, би чинь бас хэл сурах айгуу дуртай. Ерөн олон хэлтэй байх чинь гоё шүү дээ. Гэхдээ яг за яа олон хэл гэж орсоор нэлээд сайн ярина. Тий, орсоор нэлээд сайн ярина. Туркээр гайгүй ярина, германаар гайгүй ярина. Тэгээд англиар бол яг ойлголцсон хүмүүстэй. Тэгээд Испанил одоо би өөрөө сурж байгаа. Тэгээд казак хэлээ бас мэднэ. Тийм. Гэхдээ бүр амар мэрэгжлийн энэ хэлнүүдийг бас амар мэрэгжлийн өндөр түвшинд бол биш. Хүмүүстэй бол ярьчин тийм ээ. Ойлголцоо ярьчин. Тэр ерөөхдөө бас нэг 7 хэлтэй болчихлоо шүү дээ. Яг өөрөө чи үндэсний хэл бол казак шүү дээ тийм. Тэгээ монгол хэл гэдэг чинь бас л орно доо тий.
Тэгэхээр ерөөхдөө 7 хэлээр бол ярьчих штэ. Энэ авьяасыг одоо тэгээд хаанаас сурав? Бас нутаг улс орноор бас явж исэн үгүй юу? Тий хэсэг бас явсан. Би чинь Германд байсан, Австрид байсан, тэр үед бас Германд сурж байсан. Тэгээд Туркид байсан. Тэгээд орос хэллээр багада 1-4 дугаар ангитай би ч орос багштай сургуульд байсан байхгүй юу? Тэгээд бидггүй тэгээ мартагдгүй юм шиг шүү дээ. Улам сайжрал хэл. Хача Арго багшаас баг илүү юм шүү. Арго багш 25 хэлтэй юм шүү. Би ч яг хаанч хөрөхгүй шүү. Тэг ярих бас юм ярихгүй л хэлээ л дээ. Тийм үү? Тэг. Гэтэ зөрөгтэй л шүү дээ. Бас 25 хэлтэй. Гэтэ бас манай тий Акбото орчин үеийн бас эмэгтэй хүний хувьд бас ерөөхдөө хэлэнд их сонирхолтой гадаад олон одоо хэл судалдаг олон хааж үзсэн ямар ч нэг 6 орноор очиход бол нэг төггүй хүн шиг ямар ч яриад ойлголцсон гэдэг чинь бас эмэгтэй хүний бас их авууштай бас их тий хичээнгүү бас их төвчээртэй бас юм тууштай хүний зам бас харагдаж байгаа байхгүй юу. Сэтгүүлчдэд бантаа хийж өгнө гэж хэлсэн тий. Тий хэлсэн. Нилээн бухимдсан баг тий. Бухимдалгүй яах вэ? Яг хүнийг бас бичиж болно. Гол нь намайг бас янз бүрээр бичиж болно. Ер нь хүнийг бичиж болно шүү дээ янз бүрээр. Гэхдээ одоо манай монголчууд уг нь хүүхэд гэдэг зүйлийг яаж дээдэлдэг лээ тий. Тэгэхэд маань ялах хүүхдээ бүр арай л тий хүүхдээ бантаа хийж өгч чаддгүй гэсэн байсан. Тэгээд хүүхдээ чи хийлэг юм шиг өөрөө чи хийсэн шүү дээ. Гэхдээ тийм л дээ. Тэгээд бас хажуугаар нь хүүхдээ төрүүлсэнд аягүй харамсдаг гэдэг чинь хүүхдийн заяа гомдон тийм сте. Тэгээд тэр яг хөө тэрний би бас учрыг олсон тэгээд сенсацаар би бас хэлсэн дандрын төвтрүүлгээр хэлсэн байгаа. Тэгээд би тэр сэтгүүлчд нь хандж хэлсэн. Тэгээд тэр бол сэтгүүлч ихэд арай л хэцүү хүн санагдсан л да надад зүгээр нэг дээлс бол хов живийг ингээл нэг найруулж битсэн юм шиг байна. Тэгээд эсвэл бас нэг тийм хувийн өсгөн зам байсан юм уу? Эсвэл надад үнэхээр дургуйч байсан юм уу те? За магадгүй зүгээр шог хошин маяг хэлэхэд эмгтээ сэтгүүлч байлаа гэхэд найз руу намайг сонирхож ирсэн юм болоо шиг. Тэгэл тэгж нэг өшрөгсөн юм шиг байлаа. Яг юу гэж хэлсэн бэ? Хүүхдээ бантын хийж өгч чаддгүй гэвэл уншигчтай итгэхгүй гэсэн байсан. Үгүй та тэр сэтгүүлчтэй уцаар яриа гэж хэлсэн. Би болохоор тэр ерөнхий хамаг мэдээг нь хариуцдаг хүнтэй нэрсэн л да. Тэгэхэд эхлээд тэгсэн та өөрөө ингээд манай сайтыг доромжилсан юм шүү гэдгсэн байхгүй юу? Би нэг удаа яалчгүй Facebook-ын статус дээр бичсэн л дээ. Гэтэ тэр бол доромжилж бишээс аюугаа хатуу бүгд үнэн үг байсан. Тэгээд ингээд манайхан хоорондоо ярилцаад ингээд бичгээр болсон юм бэлээ л гэлтгсэн юм байлаа. Захиралтай нэг л ярихад би мэдгүй би юу ч мэдгүй гэсэн. Тэгээд би гайхсан штэ тэр хүнийг тийм том сайт ажиллуулж байгаа юм бол одоо дотроо болж байгаа дотоод ажил төрлийг бас мэддгүү те. Бас цогцолох хэрэгтэй те. Тэгээ манай тэр ерөнхий мэдээ хариуцдаг хүнтэй холбогдгээд тэг яг ойлголцсон л доо уучлалгүйс надаас тэг дахиж бид нар бичихгүй байгаа хамтарч ажиллая гэсэн. Тэгэхээр би тэг хамтарч ажиллаж байгаа юу одоо? Үгүй. Тэгэд яг би уран бүтээл гаргаад тэгэл тэрийн тэгэл бичвэл тэрлээ. Өөрийгөө өөр нь олонний танил гэж бодож байна уу эсвэл энгийн л хүн гэж бодож байна уу? Энгийн л хүн гэж боддоо шүү дээ. Яг олонний танил таних хүмүүс байна л дээ, танихгүй хүмүүс ч гэсэн байгаа. Тэр Universe байсан-аас хойш 4 жил өнгөрцөн байна. Энэ орондос танихгүй хүмүүс ч байгаа, таньж байгаа хүмүүс ч байгаа. Тэгээд харин нөгөө хүмүүс тэгдэж штэ ингээл одоо чинь энэ зуглаар энэ одоо од юм уу яаж суугаад байгаа юм одоо од гэдэг үгэнд би бүр амар дургу. Тэгээд яг үнийг л хэд 4 жил өнгөрлөө тэр оронд надад гавьтаа хийсэн ч юм алаа хүүхдээ хамаг анхаарлаа хандуус одоо хүүхд гараас гарч байна одоо л яг уран бүтээлээ хийж бодож байгаа. Тэр үед нь яг үнэхээр гоё дуучин сайн дуучин гэж тэр тэмцээнд оролцож байхдаа өөрийгөө төрүүлнэ гэж бодож байсан уу? Үгүй ёстой тийм бодоагүй. Тэгээ яа болсон? Цаашдаа шатанд үлдэн ч гэж бодоагүй. Зүгээр л би яг оролцоод үзсэн Испанд дуулах туртай. Испанд дуулах хүн ховор байх болоо тэгэл оролцоод үзсэн. Тэгээд 25-д үлдэнэ гэдэг чинь бас асар том зүйл л дээ. Тэгээд тэр Гран При шагналаас илүү том зүйл гэдэг чинь энэ тэн тоглолтод очингууд хүмүүсийн тэр хүлээж авч байгаа хандлага нь тэр нь л илүү гоё том шагнал. Тийм тэрнээс хэр хүлээж авах өөрөө чи. Нилээн сайн хүлээж авдаг шүү дээ. Айгуугаа хүлээж авна. Тэгээ яал би ч өөрөө нөгөө 80-аад оны 90-аад оны тийм дөргөөдөө дуулдаг учраас насны хүмүүс айгуу дуртай гэдэм байлаа. Тэгээ айгуугаа хүлээж авдаг. Түрүү бас ярьжсэн л та нөгөө бантий чаддгүй гэдэг. Нэг Акбатагийн бас нэг авууштай сайн чанар байна. Юу гэхээр гэрээ ажилт маш сайн. Хоол их сайн идгээ тий. Ихэд бол тийм үстэй. Тэр бол үнэ. Би хоол айгуу сайдаг. Мэргэжлийн тоогож бичсэн. Өөрөө зохиож хоол хийх айгуу дуртай. Тэгээд найз нөхдөд хоол хийж өгөх айгуу дуртай. Гэрээндээ хоол хийж өгөх дуртай. Тэгээд айгуу амттай хоол хийдэг. Хүмүүс мэднэ. Тэгээд гэрээ орны ажилдаа бол сайн. Тэгээд би ч өөрөө цэвэрхэн суух айгуу дуртай. Замбраг байх айгуу дургу. Тэгээд дэлс бол ингээ нүдэнд харагдсан юм заавал цэвэрлдэг. Шал угаах айгуу дуртай. Аяг тавг угаах айгуу дуртай. Тэгээд маань хүчин сүмд явдаг штэ. Тэгээд сүмдэр нь очиод хамт явдаг байсан нэг хэсэг. Тэгээд яг нэг бүтэн өдрөлгөн сүмд хоол өгдөг. Эзний өдргээд тэгтнээс аяг тавгийн угаагаа би зогсдог. Өөр аяг тав угаах айгуу дуртай. Яа. Мэдгүй яагаад ч Яагаад сүмд явдаг вэ?
А би нөхрийгөө хүндлээд дагаад явж. Хоол идэх гэж явдаг байсан. Үгүй. Тийм үс байдаг баха. Надад сүмд гэж хоол ерөөсөө сонирм биш. Яг нөхрийгөө дагаад гэр бүлийн хүн учраас явж исэн. Тэгээд яг гоё л байдаг. Хоол нь. Хоолнч гоё дээ тэнд гоор юмсгалж гоё юм. Хоолнч гоё дээ тэнд гоор юмсгалж гоё юм. Хоолнч гоё дээ тэнд гоор юмсгалж гоё юм. Тэгээ бүх юм нь гоё. Фото их ном уншдаг штэ. Одоо залуучууд ерөөхдөө ном унших болсон. Дандаа одоо Facebook те нөгөө жиргээ шоу Twitter юу ч илээ те. Ингээл YouTube дээр гэл явчихдаг штэ. Тэгэхээр ерөөхдөө бас ном уншдаг залуучууд их ховор байхад их ном уншдаг те. Бас ярьжсэн л та те. Ер нь нууцлаад нууцч байх те. Энд ямар нэг ноцтой асуудал биш. Хичнээн ном уншсан бэ те. Ер нь номноос юуг бас мэдэж авдсан бэ? Залуучуудаа хэлээч. Ном уншихын гайхамшиг нь юу вэ? Ном уншихын гайхамшиг байдаг штэ. Би нэлээх ном уншдаг. Тэгээд хаач бас ингээд номоо цүнхлээ явдаг байхгүй уншиж байгаа номоо. Тэгээ нэг хуудсыг чамаг ингээд хүн хүлээж байгаа. Тэгээ гялс нэг нүрийг чамаг уншчихдаг. Тэгээд яг одоо би Зэрэгт данчин бүсгүйгээд Томас Майнридийн зохиолыг уншиж байгаа. Тэгээ дөнгөж хэлж байгаа л да. Тэгээ тэрний өмнө би Стиг Ларсны юуг унсан? Лун Шивэс бүсгүйгээд. Тэрийг болоо би миний төрсөдөр сая сарын өнгөрсөн байхгүй юу? Лун Шивэст охин гээд. Тэгээд юу яасан төрсөдөр маа найз бэлгэлсэн. Маа найз юу намайг юун дуртай авих мэддэг ном бэлгэлдэг. Тэгээд би номоо уншичаад унш дуусныхаа дараа юу яддаг? Киног нь үзэх аягүй дуртай. Хэрвээ би кино үзэж байгаа бол тэрнийхээ ном нь байдгүй ихлээр судалдаг. Тэгээд яг ном уншдаа би бүр аимшигтай дотор нь ордог. Тэ одоо ингээл нэг хүний дүрслэн бол тэрийг ингээл төсөөлөл дотроо тэ. Тэгээд сая Лун Шивэс охиныг унссан үнэхээр амар таалагдсан. Надад бүр ингээл сонирхолтой тэр гим тэрийг илрүүлж байгаа баг өөрөө мөрдөгч болсон тэ тэр гим тэрийг илрүүлэх гээл. Тэгээд дараа нь киног нь үзсэн. Маш гоё байсан. Тэгээд киног нь үзэхээр тэгээд яг өөрөө чинь төсөөлж ирсэн тэр тэ төсөөлөл кинон дээр бууж ийн юм. Буусан. Тэгээд гэтээ зарим хэсгийг бас хасцсан л лээ кинон дээр. Тэгээд тэрний өмнөөс домогт анаатны үлсэн. Гайхалтай санагдсан надад тэр яг. Киног нь үзег байгаа. Тэгээд ерөөхдөө ингээд ном уншиж штэ тий. Тэндээ чинь гол дүрийн баатар гэх нэг гол дүрийн хүмүүс гарч штэ. Эрэгтэй хүмүүс гарч штэ. Тэгэхээр яг ямар хөө эрэгтэй хүн төсөөлөх вэ? Би нэг удаа юу уншижсэн юм морин сонслогоогүй. Тэрний гол дүрийн баатрыг л ингээл дүрслэхэд надад бүр амар гой залуу бууж ирээл. Тэгээд нөө залууг амар дүрсэлжсэн. Ямар хөө царайтай юм бэ? Нэг тийм ковбой залуу байсан. Тэгээд айгуу тийм жинхэнэ нэг юм эр хүн байд штэ. Яг киног нь үзсэн чинь киног би дээр багтаа үзчихсэн морин сонслогоогүй нэг. Тэгээд зохиолын сайхан байсан. Тэгсэн чи арай мэдгүй тэр залуу л айгуу тийм нүдэнд харагдсан штэ. Тэгээд анаатныг уншаад надад галдан бошоод айгуу их нүдэнд харагдсан. Тэгээд нүдэнд харагдаг кинон дээр нөгөө гайс имиг ах тоглолцсон. Тэгээд галдан бошхтыг би киногоор нь дүрслээл имиг ах надад галдан бошхтыг санаанд орсон шүү дээ. Тэр одоо тэгээ одоо хайрт болцсон уу? Зүрийн тэнд таарлж ирсэн. Ерөөхдөө бас залуучдыг их сонирхдаггүй. Залуучдаг уу? Нэг сонирхдаг. Би ч өөр айгүй иршүүд хүн шүү дээ. Тий. Тэр нөгөө хурмын дуу гэдэг дууд болсон шүү дээ. Тий. Тэрэн дээр ихний тэр бадган дээр нь яг өөрөө чинь дүрс гардаг нөгөө нэг далган давлгаа ингээд дүрс явдаг хэсэг тэр хүмүүс дандаа эрэгтэй хүнд уулж гин гэж ütсэн байл л Харин тий. Нилээн бүдүү болоо та тий. Тий, нилээн доод өнгөөр дуулт юм а. Тэгээ хүмүүс хоорондоо бүр мөрөөддөг гэсэн. Би нэг Монголын үсний хэлэд ярилцлаганд орох гээд очсон чинь нэг ах гарч ирээд тэгсэн. Өө шахбод чи хорминд дуулсан охин мөн үү гээл тэгсэн чи би мөн гээл тэгэхгүй байсан чи бид нар ч бүр хамтлагаараа 50-50-аар ингээд талцаад ингээд хэвээр эрэгтэй хүн дуулсан эмэгтэй хүн дуулсан гэж чи хамгийн амар наа бүр тэгжсэн. Ах нь бүр ямар сандаа нөгөө дижиталын Бобидиг дуулсан байх гэж бодсон шүү дээ. За арайч дээ. Эрэгтэй хүн дуулсан гэж андуурж байна. Одоо бүр Бобиди байлаа юу гээл бүр амар тэгжсэн чи. Эрэгтэй хүн дуусан л гэж боддیں۔ Гэхдээ хүмүүс таалагдсан л лээ. Тэгэхээр бас нэг ерөөхдөө юм байна штэ. Сүүлд нэг Facebook дээр гэр бүлийнхэн зураг мурыг тавьсан байсан штэ. Тийм. Гэр бүл бол эргэж бол нийлээгүй тий. Нийлээгүй. Одоо дараа чинь амьдралын чи төлөвлөгөөнд тий эрэгтэй хүн орж ирвэл хүлээж авах уу? Өөр хүнтэй гэр бүл болоод цаашаа явах хүсэл бодол тий төлөвлөгөөнд чи байна амьдралын төлөв. Тийм. Би Facebook дээр сайхан гэр бүлийнхэн зургийг хийсэн. Тэгээд бид хоёр одоо чинь тэгдэж штэ сайн нөгөө нэг факт юмсхан нөхрөө байнга муулж авдаг гэдэг тэгээ ярьсан байсан. Үгүй бид хоёр хоорондоо яг найзуучиг харилцдаг. Хүүгээ асуугаад
Тэгээ би санал тавьсан л да гоё хүүтэйг ингэж уран зураг дараалах уу гэдэг. Тэрнээс өмнө би Амрала сэтгүүлийн шинэ дугаар дээр хүүтэйгээ зураг дараалсан байсан. Тэгээд маань нөхөрлөхөд хоёрын зураг айгүй хөөрх юм аглаа. Тэгвэл гурлаа дараалах уу гэдэг. Тэгээ гурлаа дараалсан. Тэгээд тэр зураг маш гоё зураг байсан. Тэгээд би яага фэйсбүүк дээр тавь хүмүүс алчаал ингээл би нэгээ фэйсбүүкээс блоглол зураг мурга хийдгүү штэ. Би болохоор гэр бүлийн үндсэн гэдэг ямар үнэтэй зүйл байдаг тэрийг хүмүүст харуулахын тулд тэр гоё зургийг хүмүүст бүр харуулахгүй бол болохгүй ч байгаа юм шиг те. Тэгээ би тавьсантай хүмүүс маш олон гоё комментууд үлдээсэн байлаа. Тэгээд дараагийн эр хүн гэвэл тэрийг цаг хугацаанд харуулах. Одоохондоо надад тэгж одоо нэг хүмүүс тэгжтэй хүүхдээ баг байгаа дээр нэгээд аавтаа болго гэдэг ч юм уу. Надад ерөөсөө тийм юм бодогддгоо. Ямар хүмүүс тэгж ярьж байна? Тэгэл найз нөхөд мөгөд хэлнэ штэ. Тэгэнгүүт нь би эртхэн үнтэй сууж байгаа. Тийм. Найз нар чи ер нь шургаас алдсан юм шүү. Үгүй. Манай найз нар ерөөс нь айгүй юу л да. Хүүгээ одоо л нийлжүүлгээл дандаа зөв талаас нь ингэж ярьдаг хүмүүс. Тийм. Тэгээ өөрөө чинь яриагаар бол одоо гэр бүлийн үнц нь гэж дахин яриад байна л та. Тэгэхээр бол өөрөө чинь талаас бол нөлөөсөн зүйл байхгүй л гэж бодод байна л та би. Тийм манай талаас нөлөөлөх шүү дээ. Манай найз нар гамбагийн найз нар бүгд дандаа хоорондоо найз нар дандаа гэр бүлийн найзууд байдаг болохоор бүгд л ингээл энэ тэн тараал гоё найзууд хэврэл байдаг. Тийм. Тэгэл бид хоёр салцсан бас л ингээ гоё найзууд. Тэгээд дараагийн сайн асуусан шүү дээ. Цагаан талаас дараагийн эр хүн гэдэг чинь тийм цаг хугацаа л харуулна. Одоохондоо л надад ямар ч тийм сонирхол байдаггүй. Санаанд ч буудаггүйгээсэн. За ерөнхийдөө манай нэвтрүүлгийн одоо ярилцах хугацаа дуусчихна. Тэгээ бас үнэхээр сайхан ярилцлаа гэж бодлоо. Илэн далангуу сайхан бүх зүйлээ бас нэг нөгөө бидэнд ярилцсанд баярлалаа. Тэгээд уран бүтээлч бас өндөр амжилтыг хүсье. За баярлалаа. Тэгээд би бас та нэвтрүүлэлт орсондоо маш их баяртай. Намайг урьж оролцуулсан. Яг л янз бүрийн хар цагаан PR гардаг. Тэгээд тэр болгоныг хүн болгонтой уулзаад тайлбар өгнө гэж бид нар байдаггүй. Тэгээд бас ерөн гоё бас тайлбарууд хийчлээ. Бас Илэн далангуу ярилцсан сууч гоё штэ тий. Тэгээд сайхан яриа өрнүүллээ. Амьдралч нь бас үргэлж бас юм цагаан баг болтгоо. Баярлалаа. Хар талны яг жоохон тэнцүүлж болохгүй бас болохгүй л байна. Хар тал ороод ирэл тэрийг хүн бас ялан дийлэх чаддаг. Тий, ялан дийлээд тий хазгаа гიშгүй чигээрээ сайхан ирч хүчтэй зөрөгтэй алхаараа баярлаа. За баярлалаа. За ингээ өнөөдрийн манай нэвтрүүл хоёлоос гар ирч тий. Өнөөдрийн манай нэвтрүүлийг энэ төрөд өндөрлөж байна. Үзэгчтэй бүгдөө баяртай гэлж. Дараачийн хар цагаан нэвтрүүлгээр эргүүлцлаа. Түр баяртай үзэгчтэй.